нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хэсэг дээр яг ямар шийдлүүд гарч байгаа вэ? Ялангуяа одоо шинэ хуультай болсон ч гэсэндээ нөгөө хэрэгжилттэй холбоотой асуудлууд өмнөх байнгын орооны хурал дээр бид нар ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ дээр нийгмийн эрүүл мэнд одоо энэ нийт шийдэл буюу асуудал тэгээ ард нь шийдлийг ингээд жинлээд үзвэл нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр хийх ёстой зүйлүүдийг багцлуул яг юу байгаа вэ гэдгийг нэг товчхон хэлээд өгөөч. Баярлалаа. За ажлын хэсгээс хариулах байгаа маш хариулах. Одоо юу боловч микрофоноор боловч. За Саранчлагын гишүүний нийгмийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой ажлын хэсгийн 2 3 4 5 6 дахь микрофон дээр очиад зуунаа. За гамаа гişүн 2 дахь микрофон. 2 иш нэгтэр ахшиг 1 дахь микрофон. За бид нар энэ ажлын хэсэг дээр ярилцаад түр одоо ажлын хэсгийн хүрээн дээр түрүү ярьсны дагуу за нөгөө эмнэлэг тусламж за эм хэрэгсэл за тэгээд одоо эрүүл мэндийн даатгал гэсэн эм 3 ажлын хэсгэнд ажлын 3 хэсэг байгуулагдсан. Бие биенийхээ ажлын хэсэг рүү орохгүйгээр яг наривчсан юм хүрээ тогтоогоод өөрсдийнхээ ажлын хэсгээр ажиллаад тэрэн дээр эхнээсээ шийдэж ярьсан юм нь гэвэл нийгмийн эрүүл мэндийн одоо хууль шинээр батлагдсантай холбоотой иш ерөөс огт орохгүй гэж юу шийдэл төрсөн. Гэхдээ түрүү миний хийснээр одоо жишээлбэл энэ манай хийж байгаа ажлын хэсгийн санал дүгнэлтийг яг хууль дээр бүтэн оруулаад яам бүтэн хэрэгжүүлсэн тохиолдолд бид нар одоо энэ үүсэт байгаа эрүүл мэндийн асуудлуудыг нөгөө тогтолцоогоор нь авч үзэх юм бол 50 юм уу тэр орчмыг л одоо шийдэх боломжтой. Тэрнээс дээшээ гарах юм нь болохоор чи яг салбар хоорондын асуудал буюу ялангуяа нийгмийн эрүүл мэндтэй маш холбоотой болно. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой болонгууд нөгөө боловсрол орно, байгаль орчин орно, барилга орно, хот орно, тэгээ орчны бохирдол гэдэг ерөөсө бүх зүйлүүд орж ирж байгаа. За тэгээд эдгээр асуудлуудаа шийдэхийн тулд бид нар түрүүний ярьснаар яа харахгүй одоо бусад улсын буюу одоо хөгжингөө улс орны хувьд те одоо нэлээд олон улсын хууль Эстонч бай, Сингапурч бай, Европч бай ингээд бусад улс орнуудтай хараад ерөөсөө энэ нийгэм эдийн засгийн байдлуудыг бид нар эрүүл мэндийн тогтолцоондоо буюу healthcare system эрүүл мэндийн тогтолцоондоо бүтнээр нь том зургаар нь авч оруулахгүй бол бидний одоо өдөр болгон гараад байгаа энэ жижиг сажиг асуудлууд нь шийдэгдсэн ч гэсэн том зургаараа Монгол хүний эрүүл мэндийг бүтнээр нь хамгаалах, урьдчилан сэргийлэх том өвчтнөөс одоо юу гэдэг хүмүүсээ бууруулах, нас баралтыг багасгах энэ асуудал дээр бол их учир дутагдaltaй болох юм. Тэгэхээр яа харахгүй одоо эрүүл мэндийн тогтолцоог том зургаар нь харж ээж тэрэн дээр нийгмийн эрүүл мэндийн асуудлаа багцлж оруулах нь зайлшгүй шаардлагатай. За Саранчлагын гишүүн тодруулж асууна. За нэг ерхийгээр ойлгочлоо. За жоохон задлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлууд юу болж байгаа вэ? Энэ дотор хэр хувийг эзэлж байна? Хоёрдугаарт яам ICF-ийн асуудлаар юу болсон бэ? Энэ дээр бас мэдээлэл авч. За 5 дахь микрофон. Албан тушаал нэрээ хэлээрэй. Эрүүл мэндийн амны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын анхан болон лавлгаа шийдлийн тусламжийн хэлцээнд дарга жаргал сайхан байна. За Саранчлагын гишүүний асуултанд хариулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар салбарын хэмжээнд энэ бол яг нэг ганцхан эрүүл мэндийн салбараас хамааралтай асуудал биш. Салбар дундын их олон талын оролцоотой асуудлаа. За ICF-тэй холбоотой асуудлаар
гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай нэгдэж болон салбар дотроо тусдаа бид нар бас уулзалт орлуудыг зохион байгуулсан. Тэгээд энэ бол өргөн хүрээний яг 6 хэсгийн бүрдэл том үйл ажиллагаа учраас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр ажлын хэсгээ томоор нь байгуулад манай яам өөрсдийн хамаарчиг үүргийн дагуу нэгдсэн ажлын хэсэг байгуулж ажиллая гэдэг ажлын хэсэг гэр бүлийн яам дээр байгуулагдсан байгаа. Нэмж хариулах ажлын хэсгээс. Хариулах юм багхгүй нэ тий. За тодруулах. За харин заяа. Гамаг шүү. Хариулна. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо яг энэ тэгш хүртээмжтэй байдал хэсэгтээ яг орж байгаа байхгүй спецификли бүр. Тэгэхээр тэгш хүртээмжтэй байдал гэдэгтээ бид нар миний бодлоор ерөөсөө ингээд зөвхөн илээд өнгөрөөд байхгүй гэх юм уу да. Яг ингээд бодтойгоор бүх юмн дээр нь одоо жишээлбэл олон улсын жишгээр гэхэд одоо эмнэлгүүдэд юу сонсохгүй ч юм уу харааны хөгжлийн бэрхшээлтэй ч ямарваа нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заавал одоо нөгөө нэг орчуулагчийг хамт байлгах те хамт дагаж явж байгаа хүмүүсийн тэр нөхцөл байдлаар эмнэлэг эрүүл мэндийн байгууллага тус болгон дээр хангадаг. Эсвэл одоо нөгөө нэг очих, ирэх, гарах одоо те тэрэн дээр тусгай юм машины үйлчилгээ хүртээмжтэй байдлаар энэ тоног төхөөрөмж эдгээрийг оруулах тэр байтугай хэл ус одоо юу гэдэг гадаад хэлээр ярьдаг гэх юм уу манад бол одоо жишээл яг монгол хэлээр яг бүтэн ойлгож ярилцахгүй бас бага одоо minority үндэстэнүүд байгаа штэ тэрүүнтэй яг адилхан одоо юу гэдэг хамтарч дагсан тийм гайд байдлаар зайлшгүй үйл ажил. За гүйцэж хариулна гамаг шүү. Тэгээд ер нь одоо ямарваа нэгэн хөгжлийн бэрхшээлтэй ч ер нь ямар нэгэн байдлаар юм хүртээмжийн хувьд одоо аслагдмаг газар байгаа, хоол газар байгаа. Ялангуяа энэ чинь одоо тэр хоол хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүст энэ бол их хамаартай учраас бид нар энэ хүн төвтэй үйлчлэгээ, эргэн төвтэй үйлчлэгээ, одоо өвчтөн төвтэй үйлчлэгээ гэдэгт 100% яг л одоо 100% одоо functional зүгээр эрүүл хүнтэй эсвэл хөгжлийн бэрхшээлийн ямар нэгэн асуудалгүй хүмүүстэй үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг тийм эрүүл мэндийн тусламж үйлчлэгээг чанар хүртээмж үйл ажиллагааны хувьд нь 100% энд нь уйж оруулах гэсэн ийм юутай зорилготойгоор ажиллаж байгаа. За баярлалаа. За Ариун заяа гişүү асуултаа асууно.